Сайн байцгаана уу сонсогчдоо. Өдөр шөнө подкастын маань үлгэрийн цаг танд хүрэхэд бэлэн боллоо. Наашаа суугаад үлгэрээ сонсоорой. Монгол ардын үлгэр Тэмээ буг 2. Эртээ урд цагт Тэмээ одоогийн бугынх шиг 12 салаа эвэртэй байжээ. Бас өтгөн болоод урт сайхан сүлтэй байж гин. Харин тэр цагт буг эвэргүй мухархалзан, адуу сүүлгүй шахам гоодон шодон байсан юмсан чи. Иймд Тэмээ сүрлэг сайхан эвэртэйдээ их л бие тоон эврээрээ ямагт гайхуулан хөөрөлдөг байв. Тэмээ нэг өдөр ус уухаар нуурын хөвөөнд ирээд уухаасаа илүү усан туссан дүрсээ олж үзээд сүрж авахлангаа их л бахтан хараа зогсож байв. Тэгтэл энэ үеэр ойгоос буг гарч ирээд толгой бөхийлгэн мэгсхиж гунигтайгаар хэлв. Өнөө өдөш би амьтдын чуулганд айлчлаа очих учиртай билээ. Ийм муухай мөлчхөр мухар духтай яаж очих вүлээ? Ядаж нэг цагийн төдийч бол чинийх шиг ийм сайхан эвэртэй явж үзгсэн. Тэмээ, чи өршөөж өнөөдөр надад эврээ төр өгөөч. Маргааш чамааг ус уухаар энд ирэхэд чинь л би эврээ чи авчирч өгөнц гэж гуйжээ. Тэмээ буугыг үзвэл үнэхээр өрөвдмөр сүр үзэмжгүй харагдсан тул эврээ мулталж өгөөд ус уухаар ирэхэд минь заавал авчирч өгөөрэй гэж захив. Сүрлэг сайхан чимэглэл болсон эврийг шүүрч аваад буг ойдоо очив. Замд нь морь дайралцсанд буг хинээс эвэр авснаа хэлж өг. Морь бас нэг гоё сайхан юм олж авах санаатай Тэмээнд очиод сүүлийг нь гуйжээ. Сайхан сэтгэлд Тэмээ найл морины үгэнд ороод сүүлээ бас сольчихов. Өдөр шөнө подкастыг Ascona брэнд танд хүргэж байна. Таныг эрүүл зөв нойрсуулна. Түүнээс хойш өдөр хоног өнгөрсөөр он удсан боловч хөөрхий Тэмээ эвэр сүүл хоёрынхоо аль альнийг нь олж авч чадсангүй ажээ. Авлахтай амьтадтайгаа уулзаад эвэр сүүл хоёрыг нь эргүүлж өгнө гэж амлсны сануулхад цаадуулна харин дооглын инээгээд буг бас нэмж хэлсэн нь. Тэхий эврийг тэнгэрт тулахаар Тэмээний сүүлийг газар түрхээр өгөнц гэжээ. Тэр цагаас хойш одоо болтол Тэмээ ус уух бүртээ усан дотор эвэргүй мухар мулзан болсон дүрсээ олж хараад дурн гутаж толгоогоо сэгсэрдэг болсон гэх ба. Ус хэд балгаад энэ тэр уулын орой харж байн өлийн зогсдгөн. Усан дээр эврийг нь авчирч өгнөө гэж амласан буугын болзоог санаад бууг эврийг минь авчирч яваа болов уу гэж гордон хардаг учраас тэргэн. Бас буугын эвэр жил бүр нэг удаа булгарч ундгэн. Тэр эвэр угаас бугад заяасан биш. Тэмээнээс залилж авсны учраас тэгдэг гинэ. Өдөр шөнө подкастыг Ascona брэнд танд хүргэж байна. Таныг эрүүл зөв нойрсуулна.